намайг Минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгжил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. Та одоо мэдсэн биз. Дахиж ийм зүйл тохиолдох юм бол хамтарсан багт хандах нь шүү дээ. Та ер нь үдээ болтол цагдаад мэддэггүй юу ч авч ирсэн юм бэ. Мууц сайн ч гэсэн миний нөхөр шүү дээ. Та тэгж болохгүй. Хоёр хүүхэдд ч муу зүйл тохиолдвол яана. Энэ удаад ч яг хөршүүд ч мэдгдсэн байна. Тэгээг бол аюултай зүйл болох юм шүү дээ. Хөөх юм нь уухаараа л тэгдэг болохоос биш. Тэгээ дандаа үт юм уу? Дандаа ч бас биш ээ. Гэн хаад хүүхэн чи харин гэртээ харин гэд болтгүй. Би шүүхийн шийдвэр гартал эндээ байж гэж хэлээд байгаа байхгүй юу? Гэхдээ яваад очихоор цаад хар юм цотож мөдөд унвал яана. Өнөөдөр бид гурав харнаа. Баатраа одоо зүгээр. Болтгой. Та гэхдээ миний хэлсэн үгийг сайн бодох хэрэгтэй шүү. Гэр бүлийн хүчирхийллийг нууж дарагдуулна гэдэг чинь бас нэгэн гэмт хэрэг штэ. Та буруу юм хийгээгүй юм чи айж цочоод байх зүйл байхгүй. Нөхрөө өмөрч байгааг нь харав. Харин тийм ээ үг сонсох дургүй. Хоёр хүүхэд нь л хэцүү юм да. Хилээд юугүй. Хүүхдүүд л хохиржулдаг юм да. Би ч хүний хүүхэд гэж явсаар өөрийнхийгээ алдаж явах шиг байна та. Юу болсон юм? Хичтэй их туслаа. Хөө манай ард нэг л биш. Болохгүй хүмүүстэй нийлж уруу татах шиг байна. Хичээл номдоо ч явахгүй. Секц дугуулангаач таслаад худлаа үний юм яриад тахулж. Та тэгээд багшд нь хэлсэн юм уу? Би ч нөгөө хорооныхоо гэмт хэрэгээс урдчлан сэргийлэх хамтарсан багийн гишүүн болохоор сургуулийнхын нийгмийн ажилтнтай байнга уулздаг байхгүй юу? Тэгээд тэр харин танаа хүү чинь нэг л өөр болоод байна гэж хэлсэн л дээ. Баяраа. Чи ч одоо хитэн цагт ирж байгаа хүүхэд вэ? Хоол ундаа халааж идээрээ. Хичээл намч одоо юу болж юм даа хүн?
Бас наана юу нураагаадах уу да? Бүшээ. Нарбайра. Минийхөө. Бүшээ минийхөө. Чи яава? Нарбайра. Минийхөө. Төргөн дутахгүй. Байна уу? Төргөн үү? И хөөхд тухай алдаад. Үгүй яасан бэ? Минийхөө. Минийхөө ячихөө. Үгүй надад ерөөсөө юм ярихгүй маа. Эцэг нь байсан болоосоо ч гэж бас бодгол юм. Үгүй та сэтгэл зүйчин чинь хүүтэй минь нэг уулзаад яасан хийснийг асуугаад өгөл дөө тэг үү? За тэгье. Today's lesson topic is reported speech. Today we are learning reported and reported speech, present simple, in the reported speech, past simple. Нарамбайраа хичээлээ ихгүй юу гэж сууж байгаа. Тэтгэр намаа гаргаарай. Чи сүүлийн тэг хитгэхгүй болоод байгаа. Би чамайг ажиглаад байгаа шүү. Хичээлээ гаргаад хий. Хөөе Нарамбайр. Хөөе Нарамбайр аач мө. Хөөе Нарамбайр. Уучлаарай шээ. Би одоохон буцаага аваад ирье. Юу вэ? Та. Гисэл тарцсан уу? Тарцаа. Нарамбайраа. Юу хийдэг? Одоо энэ хүмүүст яваад хэрэггүй юм шүү. Яасан? Орой. Нара. Яй. Сан. Би Наранбаярыг хичээлдээ анхаарахгүй явдаг байсан дугуулан секцтэй ч явахгүй. Өөр сонирхолтой нэг л өөр болоод байгааг ээжд нь хэлсэн л дээ. Харин тий ээж нь төр хамгаалах байранд ажилтیں۔ Зав зай муутай хараа хяналт муутайг нь талимдуулаад ямар нэгэн буруу зүйл рүү татаад байгаа хүмүүс байгаа гэж бид нар бодож байгаа л та. Та харин сайн ажигласан байна. Яг иймэрхүү шинж илрээд байгаа өсвөр насны хүүхдэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэр надад юу юм бол? Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт өөрийнх нь сайн дураар шинжилгээ өгүүлэх хэрэгтэй. Хар тамхитай тэмцэх газраа. Мансууруулах, сэтгцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд уруу татаад байгаа хүмүүс байна гэж бид нар бодож байгаа. Гот яадаг лээ. Тэр хүүхдийг одоо яаж салгаж авна? Та энэ залууг танихгүй биз? Яг иймэрхүү хүмүүсийн ард зохион байгуулалттай ямар нэгэн бүлэглэл байгаа гэж бид нар бодож байгаа. Таньна. Хаана үдгэн ч мэднэ. Өө Минжмаа. Энэ залуу годомжин зодуулсан хөвтөж байхад нэргүүлийнхээ олж авчирсан байна. Тэхийн зодуулсан ар гэр хаягаач хэлэхгүй. Чи нэг уулзах уу? Ойлгомжтой хандаа. Энийг ачуулъя. Ахлагчаа. Би ягаар ачигдсан бэ? Би хохирогч хүн шүү. Хүн зодуулсан үнийг хордог бол хаана хэв юм бэ? Болно. Хотлоо мэдээлэл өгсөн үнийг хорих боломжтой. Би ямар ч мэдүүлэг өгөөгүй шүү дээ. Хүнд зодуулаагүй гэсэн ирнэ. Одоо хохирогч болсон байдаг. Тэгэхээр хин нэгнийг гүтгэж байна гэсэн үг. Дээрэс нь хүүхэн хараа хитрхи томорсон байна. Энэ худлаа ярьсан гэснээс илүү ямар нэгэн зүйлд мансуурсан байх боломжтой.
Ачуулаа дарга. За. Би бүгдийг үнээр нь хэлье. Бүгдийг нь хэлье. За. Залуу минь яриад байж тээ. Миний таньдаг хэдэн залуучууд байгаа. Хотоос холгүй уулздаг газартай. Ар гэрийн хараа хяналт цол жоохон хүмүүсийг өөрсдийн 8-нд ашиглаад удаж байгаа. Би тэднэрт хэлсэн. Жоохон хүмүүсийг иймэрхүү юмд уруудах болиё гэж. Тэгээд л ийм болчлоо л доо. Та нар намааг биш. Тэдрийг л яралтай барих хэрэгтэй. Би хаанаас олж болохыг нь хэлж өгч мэдэн шүү. Эцэг их асран хамгаалагчдын анхаарал халамж өчүүхэн төдий сулрах үед өсвөр насны хүүхдүүд хэн нэгнээс буруу мэдээлэл авч бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө эрсдэлд оруулж байна.